байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдрийн дугаарт маань Тавтай Морил бүгдээ яг одоо Шихийн хотог их сургууль дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр Шихийн хотог их сургуулийн сэтгэл судлалын техникийн багш 50 жаргалтай бүгдээрээ ярилцах болно. Урилга маань хүлээж авч бас манай Шанелд, манай жижигхэн Шанелд баярлалаа. За өрсөнд бас баярлалаа уулзж байгаадаа бас баяртай байна. Баярлалаа. Өнөөдөр сэтгэлийн хат гэдэг сэдвээр ярилцахаар ирсэн байгаа. Таны бас магистрийн сэдв үгээр сонссон. Надад зүгээр ингэж сонсонгууд аим сонирхолтой санагдсан. Resilience гэдэг чинь тэгээд та өөрийгөө ямар ч тач танилцуулаад хоёлоо тэр гол сэдв рүү орё гэж бодож байна. Намайг 50 жаргал гэдэг би сэтгэл судлаач мэргэжилтэй Монгол Улсын их сургуульд бакалавр магистр зэрэгээ хамгаалсан. Тэгээд төгснөхийн дараа сэтгэл зүйн практик байгууллагад ажилладаг байжгаад сүүлийн 2 жил орчим яг илүү академик чиглэлд ажиллаж байна, багшилж байна. Тэгээ бас цаашдаа сайн судлаач болохыг хичээж जैन, суралцж जैन. Тэгээ ийм сэтгэл судлаач байна. Энэ сэдвийг сэтгэлийн хат гэдэг сэдвийг сонгосон шалтгаан нь яг юу вэ? Сэтгэлийн хат гэж юу юм бэ? Талаар хойлоо эхлээд. Тий, одоо яг сэтгэлийн хат гэдэг үг нь бол бидний ингээл өдөр тутамдаа одоо хэрэгэлдэг, багасаа л ингээл сонсцсон те хүмүүсээс нэг уйлахаараа ч юм ингээл өө чи яасан сэтгэлийн хатгүй ингээл нэг зовлон бэрхшээл тохиолдонгууд хүмүүсийн нэгэндээ айгүйх хэлдэг юм үг нь байгаа. Гэтэл яг нөгөө нэг сэтгэл судлалын судалгааны одоо нэг юм судлах зүйл нь болоод судлагдаж эхэлсэн нь олон улсад ч гэсэн бас нэлээд одоо хожуу үе сүүл үеэс байдаг 1990-ад оны үеэс байдаг. Тэгээд би бас өөрийнхөө дипломын ажлыг, магистрийн ажлыг бичиж байхдаа манай Монголд бас энэ чиглэлээр хийсэн судалгаанууд хэр их байна гэд үзсэн. Тэгэнгүүт яг бүр байхгүй бол биш. Хэд хэдэн судалгааны ажлууд бас хийгдсэн байсан. Гэхдээ тухайн судлаач нь бас сэтгэл судлалыг өөр салбартай холбож судалж гин үү гэдгээс нь хамаарат орчуулга хэрэглээ нь жоохон өөр байсан. Одоо чинь англи дээр бол resilience гэсэн үг байгаа. Тэнгүүт энэ маань хүний сэтгэл зүй дээр буюу хувь хүн дээр жаригддаг, улс төр, нийгэм, эдийн засаг гэдэг янз бүрийн нөхцөл байдлууд дээр яригддаг. Тэрнээс хамаарат одоо орчуулгын хувьд ч гэсэн өөр. Би одоо чинь илүү практик хэрэглэхдээ сэтгэлийн хат гэж хэрэглээд байгаа. Яг академик хэрэглэн дээр бол бас нөгөө академик багш нарын маань зөвлөгөө, академик судлаач нарын зөвлөгөөгөөр болохоор сэтгэл зүйн яатан чадвар гэж орчуулж хэрэглээд байгаа. Гэтэл одоо жишээ нь цэргийн салбарт болоод явчингууд тэр орчуулгуудыг харахаар сөрөн төсвөрлөх чадвар гэж орчуулсан байдаг. Гэх мэтлэнгээр ер нь бол ингээд орчуулга нь ингээд янз бүр. Тэгээд анх яагаад энэ сэдвийг сонгомоор санагдсан бэ гэхээр одоо нэг эхлээд бол би ингээд resilience сэтгэлийн хат гэдээ бас сайн тодорхойлж мэдэхгүй ингээл ямар сэдв сонгохгүй яах вэ хүү гэл ингээл явж исэн. Тэгэнгүүт ингээ хүн болгонд зовлон бэрхшээл асуудал тохиолддог. Гэтэл зарим хүмүүс үүнийг би үүнийг давнаа гэд давж чаддаг тийм. Гэтэл зарим хүмүүс түүнд одоо бууж өгдөг эсвэл асуудал нь яагаад надад дандаа асуудал ингэ тохиолдоод байд юм болоо гэл улам бүр хэцүү санагдах, давхт нь бэрхшээлтэй үнийг би давж чадахгүй нэ гэж бодох. Тэгээд үүнээсээ үүдэлтэйгээр одоо ганцаардал, сэтгэл готрал, амиа орлох бодлооч гэдэг юм ингээл янз бүрийн үр дүнд хүрээд шүү дээ. Уул нь асуудал нь нэг байсан ч ингээд 5 өөр л үр дүн ингээд үзүүлээд байгаа байхгүй хүмүүс. Тэгмээ энэ нь маш сонирхолтой ингээд санагдсан. Тэгээд бас нөгөө нэг яг намайг судалгаа хийж хахад үнэхээр сайн багш нар надад зөвлөж өгч ийсэн. Тэгээд тэр багш нар маань болохоор хэлэхдээ ингээд одоо Улаанбаатар хотод жишээ нь амьдардаг хүүхдүүд, хөдөө орон нутагт хүүхдэд амьдардаг хүүхдүүд ингээ асуудал бэрхшээлийг даван туулах тэр байдал нь өөр байхаа. Хүмүүсийн ингээ сэтгэлийн хат ингээ өөр байдаг байх. Тэргээд бас ингээ нөгөө сэдвээ сонгож чадахгүй байхад манай аюух зөвлөж өгч ийсэн л да. Тэгээд ингээ явж жаад за эн чин resilience гэдэг юм судлагдах юм байна. За тэгэхээр үүнтэй холбоотой судлаад үзьегээд тэгээд нөгөө надад ч гэсэн аюух шин сэдв байсан болохоор унших тусам бүр сонирхолтой байсан. Одоо цаашдаа ч гэсэн энэ чиглэлээрээ судалгаанууд одоо ажиллаа явж гин бас хийгээд явж байгаа. Улам бүр сонирхолтой тэг санагдсан. Тэгэл энэ сэдвээ сонгосон. Тэгээд яг дипломныхаа ажил дээр болохоор би хүний одоо сэтгэл зүйн яатан чадварыг өөрийн үнэлэмж, ганцаардалтай нь холбоод тэгээд ийм судалгаа хийсэн байна. Судалгааныхаа та үр дүнгээс гоё танилцуулбал айгуу сонирхолтой санагдаж байна. Өөрийн үнэлэмжтэй хэр холбоотой юм бол уян хатан чадвар.
Тийм анх бол одоо нөгөө төсөөлөхтэй бол одоо төсөөлөд хүмүүс судлаач таамаглал дэвшүүлдэг. Тэгээд таамаглал дэвшүүлэхтэй бол хүний сэтгэл зүйн уяатан чадвар нь өндөр байх юм бол өөрийн үнэлэмж нь өндөр байна. Тэгээд ганцаардал өртгөн бага байна гэж одоо нэгсэн би тэгж таамаглаж байсан гэсэн. Тэгээд судалгааны тэгж таамаглаж. Тэгээд судалгааны ажлуудыг ч гэсэн уншихаар ийм таамаглалууд ер нь байдаг. Гэтэ бас ийм нэг зөрүүтэй үр дүнгууд ингээ гарцсан. Шууд тим гэдэг ингээ бас нэг шууд тодорхойлоход л жоохон бэрхшээлтэй гэх юм уу. За тэгээд би судалгаагаа ихтэй яасан бэ гэхээр залуучууд гээд 18-аас 25 насныхан тэгээд ахмад наснууд гээд 60-аас дээш насныхан гээд ийм хоёр үеийг харьцуулж үзсэн. Тэгээд яагаад ийм хоёр нөгөө ялгаатай насыг авч үзсэн бэ гэхээр одоо бидний нөгөө нэг төсөөллөөрч тэр онлайн дүгнэлтүүдээс тэр юу гэж бас үзээд байгаа вэ гэхээр нас ахих тусам хүний нөгөө сэтгэлийн хатан, сэтгэл зүйн яатан чадвар нь одоо дээшилтгээ гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ бас зарим судалгаанууд дээр үгүй байгаад л байгаа л да өнөө хүртэл олон улс хийж байгаа судалгаанууд дээр тэгээд үүн дээр үндэслээд ийм хоёр насыг сонгосон гэсэн. Тэгээ үр дүнг нь маш товчхоноор одоо хэлэх юм бол хүмүүсийн resilience нь өндөр байх тусам өөрийн үнэлэмж нь бага байгаа гэсэн. Тэгээд нэгсэндээ энэ хоёр хоорондоо юм сөрөг хамааралтай байсан гэсэн үг юм шүү дээ. Тэгээд resilience нь өндөр байх тусмаа ганцаардал өртгөн бага байгаа гэсэн. Тэгээд бас ингээд таамагласнаас одоо нэг юм хэсэг үр дүн маань жоохон өөр болчлаа шүү дээ. Тэгээ манай удирдагч багш бит хоёр бас ингээд өөр судалгааны ажлуудыг дахиад ингээд үзэж байгаа байхгүй. Тэгээд үзсэн чинь бас нэг сонирхолтой зүйл тэр үе дээрээ олж уншиж байгаа судалгаануудыг. Тэгсэн чинь хүний өөрийн үнэлэмж нь одоо бодит бус хэд өндөр байхаараа нэгсэндээ одоо нэг гадаад өөрийн үнэлэмжээ судалсан байхгүй. Судалгаанд авч үзсэн зүйл нь тэгээд үзэхээр хүн өөрөө хитрхи их одоо бодит байдлаас одоо хитээцсэн өөрийн үнэлэмжтэй бодит нөхцөл байдлаас холдсон юм хэд өндөр өөрийн үнэлэмжтэй байх тусам хүн илүү их юм юу болдог юм л да. Одоо нөгөө бидний ярианы хэллэгээр бол те яг үндэ дотор нь ингээл чадахгүй болов яах вэ яасан бол гэл нэг юм эргэлзээ байгаад идэх гэсэн гаднаа би чадна. Тэгээ би муугаа үзүүлэхгүй гэх нэг иймэрхүү байдлууд хүмүүс аягүйх гаргаад идэг штэ те. Тэгээ тэрнтэй нь холбоогдтой ер нь үр дүн гарсан гэх юм уу. Тэгэхээр хэд их тийм бодит биш өндөр өөрийн үнэлэмжтэй гадаад өөрийн үнэлэмжтэй байх тусам нөгөө хүний resilience нь буураад байгаа юм. Хэд их тийм одоо гадаад байдалдаа одоо мундаг хүчтэй тийм харагдах гэдэг шүү дээ. Тэгээ тэг тусмаа бусдаас тусламж авах байдал нь багасдаг байгаа байхгүй. Бусдад харилцах байдал нь ингээ багасдаг. Одоо би чадахгүй байна чи надад туслаач гэж хэлэх байдал нь бас багасдаг гэсэн. Тэнгүүд нөгөө resilience-ийн гол одоо хүмүүс жишээ нь яаж тэгвэл би сэтгэлийн хатаа хөгжүүлэх юм те хүүхдийг багаас нь яах юм гэл ингээл хайгуух асуудаг. Гэтэл үүний номер 1 яригддаг юм харилцаа байдаг байхгүй юу? Ерөөсөө идэвхтэй харилцаа, тэгээ сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэл ийм зүйлсийг айгуух ярьдаг. Гэтэл нөгөө бодит биш өндөр өөрийн үнэлэмж чинь яг энэ бүхний эсрэгээр нь ажилладаг. Тэгээ тийм учраас айгуус нөгөө нэг сонирхолтой мэдээж таамаглал батлагдаагүй болохоор яагаад яач юм гэдэг ийм асуулт ингээд тулгарч байгаа шүү дээ. Тэгээд дараа нь ийм судалгаанууд хараад үзсэн чинь за гэдэг тийм логикгүй л дануудын бас олж харж ирсэн гэх юм уу. Тэгэхээр гадаад өөрийн үнэлэмж гэдэг нь болохоор одоо нөгөө нэг бид нар өөрсдөө тавьсан хүмүүсийн биднэрт тавьсан үнэлэмжээр өөртөө бий болгоцсон нэг ideal үнэлэмжээ гэдэг шүү дээ. Тэр нь өндөр байх тусмаа миний одоо яг resilience нь бага байгаад байгаа. Тэгэхээр энэ болохоор дотоод өөрийн үнэлэмжтэй бол холбоогүй. Тийм. Тэгээд одоо нөгөө нэг судлаач бол одоо яг судалгаа болгон 100% үннийг бас хэлдэгдэггүй шүү дээ. Тухайн төвөрдөө тухайн судлаачдын судалж байгаа одоо тухайн тэр нөхцөл байдалтай бол үнэн. Гэхдээ миний судалсныг чи судалсан чинь тэгээ бас өөр одоо төвөр дээр өөр орон нутгаар ч гэдэг юм уу те өөр насныхан дээр судалсан чинь бас нэг өөр үр дүнч гарч магадгүй шүү дээ. Тэгээ миний судалгаан дээр бол яг юм гарсан. Тэгээд тэр судалгаанаасаа нөгөө цаашдаа судлаач чинь за би тэгвэл цаашдаа ямар судалгаа хийх үү гэд тэр юмаа гаргадаг шүү дээ. Тэгээд одоо яг ажиллаж байгаа судалгаа маань болохоор нөгөө гадаад үнэлэмжээл зөвхөн аваад үзсэн болохоор дотоод үнэлэмж айгүй чухал юм байна гэж бодод. Тэгээд яг дотоод үнэлэмжийг нь бас авч үзээд хоёулангийн нэг гэсэндээ гадаад дотоод өөрийн үнэлэмжийг судалж байгаа гэсэн resilience-тэй холбоод тэгээд ажиллаж байгаа. Төгстэй амар сонирхолтой үр дүн гаргав. Тэгээд бас ямар үр дүн гаргах нь тийм. Надад бас яг датагаа цуглуулаад явчих. Вау. Та судалгаагаа болохоор юугаар авч байгаа юу? Интервью хийж авч байгаа юу? Эсвэл тест маягаар авч байгаа юу? Судалгаан дээр болохоор нөгөө сэтгэл зүйн тест аргууд ашиглаж байгаа. Цаашдаа дахиад бас илүү баталгаатай, нотлогоотой тийм болгоё гэвэл нөгөө
туршлын тестүүд ашиглах хэрэгтэй. Өмнөх судалгаа маань дандаа тестүүд гэсэн. Одоогийн яг одоо хийж байгаа судалгаан дээр болохоор дотоод өөрийн үнэлэмжээ нөгөө сэтгэл зүйн ийм туршилт хийж байгаа юм. Тэгээд тийм учраас илүү үр дүн нь нөгөө үнэн бодтой гарах нөгөө туршилтан дээр хүн худлаа хариу өгөх магадлал нь айгүй буурдаг шүү дээ. Тэгтэн тусалж байгаа гэх юм уу. Тэгээд би бас ганцаараач бишэлтэй өөр бас судлаачаад байгаа. Тэгээд хамтраад хийж байгаа. Өстэй сонирхолтой санагдаж байна. Бас ямар урдан гарахад гэж бас тогтлоод хүлээж байна. Судалгааны бас яг гоё хэсэг тэртэй нөгөө нэг эхэндээ яг нөгөө нэг юу байх нь тодорхой биш байж байгаа. Сүүлдээ ингээ гарч ирээд тэгээ одоо бүр та ингээ амтнд орсон дахиад тэрийг судлаад явж байгаа нь амар юу тууштай санагдаж байна бас. Баярлалаа. Тэгээ нөгөө таамаглал батлагдахгүй байх чинь ч гэсэн ингээд үрдэн шүү дээ. Яг үнэ. Та сая хэлсэндээ яг нөгөө resilience-ийн гол онцлог нь би одоо ямар нэгэн зүйл чадахгүй болоод ирэх юм бол бусдаас тусламж хүсэх харилцаа гэдэг айгуу чухлаа гэж хэлсэн шүү дээ. Наадах чинь бүр ингээд амар чухал сэдв надад санагдаж байгаа байхгүй зүгээр ингээд сонсоход хүмүүс яагаад юу н тусламж авч чаддгүй юм бол та юу гэж бодож байна? Тусламж авах яагаад ийм хэцүү байдığım бол зүгээр хэлэх ч юм уу тий. Яг би одоо нөгөө бид нар ер нь л нэг асуудал тохиолдохоор жижиг одоо ажилтай холбоотой, найз нөхдөд холбоотой, гэр бүлтэй холбоотой ер нь ямар л ингээд хүн болгоны хувьд тэр асуудал нь бол их том баг гэл яг ингээд хэмжигдэж хэцүү шүү дээ. Гэтэ тэр хүний хувьд бол хэцүү мэдрэмж төрүүлж байгаа, таагүй байдал бий болгож байгаа. Тэнгүүд хүмүүсийн ингээд хэрэглэх гээд байдаг яг тийм зүйл тохиоллоо дараа нь хэрэглэх гээд байдаг аргууд нь ингээ янз янз бүр байгаа байхгүй. Тэгээд яагаад хүмүүс тусламж авдаггүй вэ гэд яг аваад үзэхээр тэгэл ялтгүй нөгөө бага насны амьдрал руу орж байгаа юм л та. Тэгээд аваад үзэнгүүт яг бид нар бол дийлэнхтэй нөгөө бусдаас тусламж авахгүй би өөрөө болгоно бүхнийг даван туулна. Тэгээд бусдаас тусламж аваач яалтай илээтэй гэсэн нэг тийм юутай байдаг. Надад ч гэсэн зарим зүйл дээр тийм өнцөг байдаг. Гэхдээ ингээд одоо манай салбарын гоё зүйл нь тэр юм да. Тэгээ өөрөөсөө хийгээл уншаал судлаа явж захтаа өөрөө өөртөө ажиллах айгүйх боломж олддог нь. Тэгээд аваад үзэхээр бага нас бол ялтгүй чухал болж байгаа юм. Бага наснд нь жишээ нь хүүхэд цангаад усуумаар байхад нь өлсөөд хоол идмээр байхад нь нэг дуртай тоглоомоо авмаар байхад нь цуг тоглоёгээд аав ээжтэй хэлж яхад нь гэл энэ нөхцөл болгон дээр гэр бүлийн ямар хариулт үзүүлж исэн бэ гэдэг маш чухал байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь тоохгүй тэгээд эсвэл чи өөрөө тоглол эсвэл ингээл ганцаараа гээ орхичдаг байсан бол тэр хүүхдэд ийм л хэв загвар угаасаа харилцааны хэв загвар асуудал бэрхшээлийг даван туулдаг хэв загвар нь тогтчихж байгаа байхгүй. За би өөрөө өөрийгөө болгодог. Өөрөө өөрийгөө нөгөө аваа гарна гэдэг шүү дээ. Тийм л загвар ингээ болчдөг. Тэгтэл бас зарим аав ээж нар маань хэтэрхий их бас юмд нь оролцоод идэг. Тэ нэг жижиг юм байсан ч асах ч өө гээл тэ. Бүтрээд унчаа гээл ингээд идэг. Тэгэнгүүт нөгөө хүний маань том болоод бас асуудалтай нүүр тулж байгаа арга барил нь өөрчлөж байгаа. Тэгэнгүүт зарим аав ээж нар бол маш гоё ингээ баланслсан байдаг. За баланслаад ингээ том болохын хэрээр угаасаа нөгөө хүүхд аав ээж жоохон холдож байгаа шүү дээ. Өдөр тутмаа ингэсэн тэгсэн гэдгээ ярихаа ингээ бололч юм уу. Гэхдээ тэр хүүхдэд ямар мэдрэмж нь байгаад байна уу гэхээр за ямар ч байсан нэг хэцүү юм болвол те магадгүй би өөрөө шийдэж чадахгүй болвол надад туслах хүмүүс ард минь байгаа гэдгийг ингээ мэдэрч чинь гэдэг чинь айгүйх чухал байгаа байхгүй. Тэнгүүд яг хүүхэд тусламж хүсмээр байгаа үедээ тусламж хүсдэг, ярилцмаар байгаа үедээ ярилцдаг гэдэг ч юм ийм байдалтай болж байгаа. Тэгэл энэс үсэл нөгөө ирээдүйд харилцаа нөгөө яах вэ гэдэг маань тодорхойлогдож байгаа. Тэгээ одоо жишээ нь бас ингээл багтаа юм болгонд айгүйх ингээ шүүмжлэл төртөг хүүхэд байлаа. Чи одоо нэг юм асгачих юм бол ингээл аавч нараас салгалсан ингээл хүүхдэд загиндаг шүү дээ. Эсвэл одоо ингээл нэг фэйсбүүкээр ч гэсэн нэг имшлэгнүүд яадаг ш нөгөө дүүгээ ингээд тэврээ байжснаа дүүгээ унагцсан чинь нэг аав ээж нар янз бүрийн хариулт үзүүлээ л дээ. Зарим нь бүр ингээд алгадаал нөгөө хүүхэд нь бүр ингээд сандраал уул нь хэрэгээс дүүгээ унагцсан биш. Тэгсэн чинь зарим нь болохоор адилхан л ахыг чинь сандарч байгаа гэдгийг мэдээл ингээд тавьшрууллаа ч юм уу. Ингээд эн чинь цаашдаа ямар хүн байх вэ гэдгийг ингээд шууд утгаараа тодорхойлчихж байгаа нөхцөл байгаа байхгүй. Тэгээд сэтгэлийн хаттай цаашдаа болоорой бусдаа ингээ сайн харилцдаг байгаарэ гэдгийг бид нэр хүүхдтэй бол ингээд үгээрээ бол мэдээж ингээ хэлэхгүй байгаа тийм. За би чамайг сэтгэлийн хаттай болгож өсгөх гээд байгаа юм шүү. Сэтгэлийн хаттай л болоорой тийм. Эсвэл чи хүмүүсээс тусламж л ав гэ бид нэр үгээрээ хэлдэггүй. Гэхдээ энэ амьдралын ингээд олон дахин давтагдаад байгаа өдөр тутам давтагдаад байгаа зүйлээс бид нэр ийм хэв загварыг аваад төсчихж байгаа. Тэгээд би саяхан нөгөө нэг
уншижсэн номон дээр маань хүртэл бас юу гэжсэн бэ гэхээр нөгөө баг наснасаа эхлээл бид нар ингээд өдөр тутмын жижиг сажиг янз бүрийн л ингээд үйлдэлүүдэд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Одоо нэг стресс тохиоллоо гэхэд түүнд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг өөрийнхөө хэмнэлийг өөрийнхөө хэлбэрийг ингээ олж авч байдаг. Тэнгүүд энэ хэлбэр яаж олж авагдах вэ гэдэг нь бага насны дээр цугтаа байсан хүмүүс стресст яаж хариу үйлдэл үзүүлэх үү гэдэг нэг юм одоо тэр загварыг ингээд бий болгоод байна шүү дээ. Тэрнтэй нь ингээд шууд холбоотой. Байнга нөгөө нэг стресст хариу үйлдэл үзүүлдэг тэр тархинд байгаа хэсгийг ингээд тасралтгүй ачааллуулаад те хэцүү нөхцлүүдээр ингээд өмнөх нь одоо шийдэгдээгүй байхад дараагийнх нь юм бүүм гэж орж ирээл. Нөгөө хоригдлогцсон юмнууд байж идэл дахиад бүр ингээд орж ирээл удаан хугацаанд ингээд үргэлжлээд байх уу? Эсвэл стресс тохиолдсон ч шийдэж болт юм шүү гээл нэгийг одоо шийдчихлээ. Дахиад нэг юм тохиолдсон ч за энийг ингээд ярилцаад даван тулж болох юм байна. Уушлараа гэд хэлжүүл болох юм байна. Гэт ингээд даван тулж гэнэ үгээл энэ бүхнээс ингээ хамаардгаа гэд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр бидний тэр нөгөө стресс яаж хариулт үзүүлээд байна уу гэдэг тархины тэр үйл явцтай манаас холбоотой авчиж байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө нэг бага насны эцэг эхтэйгээ эсвэл асар хамгаалагчтайгаа байсан тэр харилцааны загвар тэр нөгөө хүүхдийн айгуу том системийг бүрдүүлчих чинь тий. Одоо feeling belief бид нар чинь нөгөө belief system гэж ярьдаг шүү дээ. Яг тэр системийг бүрдүүлчих учраас тэгээ том болонгуутлаа тусламж авах гад ирэнгуутлаа shaming болдог ч юм уу. Тусламж авах гад ирэнгуутлаа нөгөө нэг мэдрэмжүүд нөгөө нэг алгүй гэж мэдрэхгүй байгаа учраас өөрийгөө хамгаалж хэлдэг ч юм уу. Тэгээд тэр нь магадгүй ингээд тий амар high expectation өөртөө тавьдаг. Тий. Тэгэл зөвлөгөө өнтер дээр угаасаа бас ингээд дийлэх хүмүүсийн ярьдаг зүйлс байдаг штэ. Чамд инглээ ийм үйлдэл хийлээ гэхэд ийм сонголтыг хийлээ гэхэд яг ямар мэдрэмж ингээд төрдөө ингээд тэгэнгүүт хүмүүс дандаа бага насныхаа л юмыг ярьдаг. Намайг одоо тэмцээн уралдаанд би нэгдүгээр байр эзлээгүү гэд одоо аав ээжтэй ч юм эмээ өвөө даах ихтэй ингээд хэлэнгүүт намайг одоо шаалдаг байсан, хичээдэг байсан. Эсвэл ингээд чи яагаад сайн биш байгаа ингээд загнадаг байсан, хэн нэг хүүхдэд харьцуулдаг байсан гэл яг тэр үеийн мэдрэмжэл хүн ярьдаг шүү дээ. Тэнгүүд өнөөдрийн одоо ингээд яг том хүн болцсон. Нийнхоо дараа бол хүн за би хүнд ингээ хэлжүүл би ичгээд байна ч юм уу. Эсвэл би хүнд ингээ хэлжүүл намайг хүмүүс шаалн, загнан, уурлна гэдгийг ингээд шууд ухамсартайгаар бол хэлж чадахгүй ирнээсээ л тэр нөгөө тийм мэдрэмж нь ингээд дотор нь үлдсэн байгаа байхгүй. Тэгвэл яг тэрүүгээрээ л яг хүмүүс тэгчих юм шиг, ингэчих юм шиг гэдэг байдлаар хандаал харилцаанаас өөрийгөө тусгаарлал ч юм уу тийм. Гэхдээ яг энэ нөгөө нэг одоо магадгүй энийг ингээд сонсоод байж байгаа хүмүүс би яг тэгдэж ш гэл ингээд бодож ш магадгүй л тийм. Гэхдээ энэ нөгөө энэ сонгоод байгаа арга чинь зөвхөн танд л ингээд байгаад байгаа биш. Яг нийтлэг ингээд хүмүүст байдаг зүйл шүү. Магадгүй бидний бас энэ Монгол соёл уламжлалтай ч гэсэн холбоотой байж магадгүй л. Тийм. Аз соёл, хүүхдээ хүмүүжүүлэх арга тийм. Заримдаа нөгөө эцэг шүү тэгж ярьдэн штэ. Сэтгэлийн одоо ингээд улам ингээд уйлангууд нь улам маргадаад ах юм бол наа хөвчин бүр улам ялцгаа болчихно тий. Тийм учраас тий ингээд сайн юу яаж авах хэрэгтэй одоо тий хатуу аргаар үзэх хэрэгтэй тий. Ер нь бол тийм аргаар өсөж хүмүүсэн штэ. Одоо манусын үеэс дээшгүй яал тий. Яг ингэж тий. Тэгэхээр яг тийм соёл бас соёлын бас юу нөлөө болж гисэн байгаа тий. Таны яг нөгөө нэг энэ судалгааг хийж явах үед одоо хамгийн их одоо судлаач хүний хувьд болон яг хувь хүний хувьд таны яг суралцсан зүйл юу бэ? За нэгдэх хамгийн гоё зүйл нь одоо би ч гэсэн ингээл шинээр бүхнийг шинээр уншиж байгаа үе байгаа шүү дээ тэр анх үзэж байхдаа. Тэгээ тэр үед ингээд гоё мэдчихсэн зүйл нь сэтгэлийн хатыг хүн болго хөгжүүлэх боломжтой гэдэг байсан. Анх ингээд сэтгэлийн хатын талаар судалгаанууд ингээ хийгдэж эхэлсэн байгаа юм. Тэгээд тэр судалгаанууд хийгдэж эхэлж байхдаа ингээ хүүхдүүд дээр хийсэн байгаа байхгүй юу? Нөгөө одоо ээж аавгүй болцсон, асран халамжлах хүмүүсгүй болцсон ч юм уу. Тим хүүхдүүд дээр. За тэгэл нөгөө асрамжийн газар байгаа хүүхдүүд дээр, тэгэл ингийн хүүхдүүд дээр гэл ингээл хийсэн байгаа юм. Тэнгүүд анх судлаачид ингээ юу гэж одоо харсан бодсон бэ гэхээр
ерөөсөө ийм төрлөхөөс л ийм хүмүүс байна гэж бодсон байгаа байхгүй юу. Яг ямар хүмүүс ийм байгаад байна, resilience сайтай байгаад байна гэж бодсон байна. За тэгэл ингээд судалгаанууд ингээд үе шаттай улам бүр хөгжөөл яваад байсан. Тэнгүүд анхандаа бол ингээд за нэг төрөлхийн чадвар юм уу гэсэн чинь үгүй байна гэж хэлсэн. Дараа нь болохоор асуудал бэрхшээлийг тэгвэл нач даван туулж байгаа даа холбоотой юм байна шүү дээ. Ингээд нэг нэгээр нь ингээд элементүүд нэмэгдээл хийсэн байгаа байхгүй юу. Тэгснэ хамгийн сүүлд нь одоо сүүлийн тэр давалгаан дээр нь юу гэж судалгааных нь хөгжлийн давалгаан дээр юу гэж үзсэн байдаг вэ гэхээр хүмүүс асуудлыг сөрөн ингээд даван туулаад байна шүү дээ. Тэр даван туулахад нь туслаад байгаа хүч юм байна гэж үзсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эн чинь хөгжих боломжтой гэдэг юм байна. Бага наснаас нь ч хөгжүүлэх боломжтой юм байна. Тэгээ бага наснаа магадгүй таагууд дурсамж ихтэй ч юм уу тийм байлаа гэхэд бид нэр өнгөрсөнд очиод шууд засаж чадахгүй шүү дээ тийм байлаа ч гэсэн ерөн сэтгэлээр унах бас хэрэггүй. Бид нэр өөртөөгөө ажилласныхаа хэрээр үнийгээ том болсныхоо дараа ч гэсэн бас хөгжүүлэх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас чадвар гэж үзээд байгаа. Resilience гэдэг бол бүр яг чадвар. Тэгээ энэ нь хөгжүүлэх боломжтой. Энэ нь маш ингээд гоё байсан гэх юм уу. Тэгэл янз бүрийн ингээд судлаачдын юмыг уншаал ангуут би нэг бодлоо ингээд сэтгэлийн хаттай хүн би өөр мөн ч юм шиг те. Зарим нь ингээд уншингууд биш ч юм шиг те. Ингээд нөгөө энэ ганцхан ийм л 3 шинж тэмдгээр тодорхойлогдно гэдэг юм байхгүй ингээд айгүй олон шинж тэмдгүүд байгаа байхгүй. Тэгээ тэднийг ингээд уншингууд ингээд хоёр талд нь гарал би яг ямар юм бол гэж өөрөө өөртөө бас ингээд ярилцаал уншаал судлаад байсан гэх юм уу. Тэгээд нэг тал тэр нь айгүй тийм гоё зүйл байсан. Тэгээд би яг нөгөө нэг одоо судалгаан дээр бол илүү нөгөө академик үг яриагаар бичигдсэн тоо мё тийм нүүд байгаа ч одоо зүгээр илүү нөгөө нэг хүмүүст ойлгомжтой талаас нь би ярих гэж хичээгээд байгаа. Тэгэнгүүт хоёр дахь бас нэг одоо өөртөө ч тэр гоё ойлгосон зүйл нь юу байсан бэ гэхээр бид нар ингэж ярьдаг штеп. Нөгөө цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэж ярьдаг штеп тий. Тэгэд энэ утгыг яг resilience-тэй холбоотой зүйлийг уншиж байгааг яг олж харсан. Одоо ингэж байгаа байхгүй хүний одоо сэтгэлийн хат хөгжөхөд ингээд чухал хүчин зүйлсүүд гэдэг ингээд аваад үзэнгүүт одоо нэгт бол харилцаа байгаа юм. Тэгээд тэр хүний нөгөө сэтгэл зүйн нөөцүүд нь байгаа юм. Одоо нэгсэндээ хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарлаа. Хүн ингээд нэг одоо чинь өлслөө гэж бодоход те махгүй болчлоо гэж бодоход хадгалсан нөөцөөс аваад нөгөө махаа гаргаад иддэгтэй яг адилхан хүн хэцүү тийм нөхцөл байдалтай тулгарлаа. За амьсгалын засгалаа хийлээ болохгүй байна. Алхаад үзлээ болохгүй байна. Ингээл нөгөө ойр зурдаа хэрэглэдэг аргуудаа хэрэглэх болохгүй байна. Тэнгүүд тэр сэтгэл зүйн нөөцүүд ашиглаж байгаа байхгүй юу? Тийм өөрт нь одоо хадгалагдаж үлдсэн өөрт нь байдаг тэр нөөцүүд ашиглаж байгаа. Тэгэл тэр нөөцүүд чухал яригдж байна. За тэгээд бас нэг чухал одоо авч үздэг элемент нь цаг хугацаа гэж байдаг. Тэгээд үүнийг одоо айгуу гоё ингээд зураглаад харуулсан байдаг байхгүй юу? Хүний ингээд амьдралыг одоо ингээд нэг юм шугам шиг гээд ингээд үзэх юм бол жижиг сажиг ингээд олон давлгаатай бид нар гадаа гудамжинд гараад нэг хүмүүрлөөд гарах те нэг жолоочтой маргалдах ч гэдэг юм уу ямар асуудал гараад ирэхийг мэдэхгүй шүү дээ бид нар. Тэгэл ингээл жижиг тэгэл баярлна нэг хүн өөдөөс гоё ингээд танихгүй ирнээсээ инээжингүүд баярлна гэл. Тэгэл ингээд савлгаанд ингээд явж идэг. За тэгэнгүүт гинт нэг төсөөлөөгүй тооцоолоогүй асуудал гараад ирлээ. За тэгэнгүүт ингээд бүүм гэдэг юм болж байгаа байхгүй нөгөө шугамд чи ингээд чулуунаараа явжсэн дээшээ доош баг зэрэг савлгаатай явжсэн гэтэл бүүм гэл нэг юм болж. За тэрний дараа яах вэ гэдэг нь ингээд хитэн тийшээ хуваагдаад ингээд салж байгаа байхгүй. За тэгээд тэр салаад явж байгаа тэр олон нөгөө хүмүүс янз бүрийн үр дагаварт хүрээд байгаа шүү дээ. Тэр үр дагаварт нь нөгөө цаг хугацаа гэдэг зүйл ингээд хэмжигдэхүүн нь яг энэ дээр ингээд ороод ирж байгаа. За зарим хүмүүс сэтгэл зүйн нөөц байхгүй, бусдаас дэмжлэг тусламж яаж авахаач мэдэхгүй. Тэгээ надад туслаач гэж хэлэхэд хүртэл ингээл хэцүү. Эсвэл эргэн тойрны дулаахан дотн тийм харилцааг мэдрүүлдэг хүмүүс байхгүй ч гэдэг юм ингээл янз бүрийн амьдралын нөхцлүүд байгаа шүү. Тэгээ энэс болоод хүмүүс уналтанд орно. Тэр уналтанд орохороо нөө хүмүүс дандаа эрсдэлтэй зүйлсийг илүү хийгээл ч юм уу сэтгэл готролд ороод ч юм уу ийм нөхцөл байдлууд тулгарч байгаа юм. За дараагийнх нь одоо товчлоод ирэх юм бол дараагийнх нь хэсэг хүмүүс яаж ийнө гэхээр яг өмнө нь байсан шигээ тэр хэмжээнд очдог.
За тэрийг нь болохоор уян хатан байж чадж байна гэж үзээд байгаа байхгүй юу? Тэн дээр сэтгэлийн хат байж чадчих. Уян хатан ингэж байж чадж байна, дасан зохицож байна гэж үзэж байгаа. Урд өмнө нь асуудал тохиолдохоос өмнө та ямар сэтгэл зүйн чадвартай байсан, яаж яадаг байсан, өдөр тутмын амьдралдаа яаж оролцдог байсан, бие махбод чинь ямар байсан, тэр бүхэндээ хэвээр эргээд нөгөө шугам дээр очиж. За зарим хүмүүс нь яагаад энэ вэхээр тэр байснаас илүү хөгжиж байгаа юм. За тэрэнд нь юу тусалсан бэ гэхээр харилцаа цаг хугацаа хоёр тусалсан байна. За тэгээд тэр өмнөх байснаасаа ч илүү ингээд өсөж хөгжөөд шүү дээ. Үүнийг яг resilience гэж тодорхойлоод байгаа байхгүй юу? Урд өмнөх асуудал тохиоллоо, түүнийг дасан зохицлоо, даван тууллаа. Урд өмнөх байснаасаа ч илүү өсөж хөгжлөө. Энэ бол сэтгэлийн хатаа гэж нэгсэндээ тодорхойлоод байгаа гэсэн. За тэгэнгүүт нөгөө одоо биш нь манай монголчуудыг нийтлэг ажиглагд юм сэтгэл зүйн зөвлөгөөч юм ямар нэгэн сэтгэл зүйн сургалт үйлчлэгээ одоо юу гэдэг тийм авахаар айгүйх яардаг тийм би одоо 3 уулзчаад байна өөртөө байхгүй юм ч юм уу тийм өөртөө болохоор ингээд айгүй том үр дүн төсөөлсөн байдаг. Гэтэл ингээд би 2 уулзчлаа нэг тийм юу аасан юм галахч гэдэг юм ингээд хэлээд. Гэтэл одоо гадны улс орнууд ч юм уу нэг сэтгэл зүйн зөвлөгөөг харахад юу 2 3 те бүр багдаал 6 7 тэгээд тэр чинь бүр хэдэн жилээр ингээд үргэлжлэх зүйл. Тэгэд хэрвээ үүнийг бас хүмүүс нэг уншчих юм бол сонсчих юм бол ингээд нөгөө бид нэр яарад адгаад гэж ярьдаг ч тийм тэр байдлыг ч гэсэн буурлахад туслах юм болов уу гэж уншиж байхдаа тэгж бол бодож исэн. Тэгээд цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэдгийг утга нь юм байна гэж бодсон. Вау, цаг хугацаа нэрээ resilience ингэж нөлөөлдөг гэж би бас ерөөсө бодоогүй мэн. Таныг ярингууд яг өөрийнхөө амьдралыг шууд бодож штэ. 30 настай хүн зөвлөгөө авлаа гэхэд 30 жилийн тэр амьдралын туршлагыг угаас 3 уулзалтаар тэг нэг уулзалт чинь за нэг цаг л үргэлжилж байгаа штэ. Тэг нийтдээ 3 цаг л байгаа байхгүй юу? Тэгэнгүүт 30 жилийн амьдралын туршлагыг 3 цагаар өөрчлөх боломжгүй. За 20 жилийн амьдралын туршлага байсан ч гэсэн ер нь өөрчлөх боломжгүй. Тэгэхээр нэг тэгэх ёстой, ингэх ёстой гэл нөгөө цаг хугацаанд бид нэр их баригдаал ингэх тусмаа нөгөө эдгэрэх гэд яриад байгаа шүү дээ. Тэрэнд маань бас саад учруулад байдаг юм болов гэж бас харж ирсэн. Яарах тусам тийм. Ялангуяа сэтгэл идэх чинь тэгээд бидний хүслээр болохгүй юм да яг тийм имплант тийм юм биш юм да тийм. Юун дээр жоохон сонирхож байна. Та нэг нь харилцаа, нэг нь цаг хугацаа, нэг нь болохоор resource гэж хэлсэн шүү дээ. Resource-ууд нь болохоор одоо миний өөртөө хэрэгэлдэг техникүүд гэсэн үг үү дээ. Одоо амьсгалын дасгалж байдаг ч юм уу, йога байдаг ч юм уу тийм. Надаа одоо илүү бас юмнууд дээр би ингээд нөгөө ашигладаг, өөр дээр ч гэсэн хэрэгэлдэг нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр хүнд юм нөгөө сайхан дурсамжууд ингээд байдаг шүү дээ. Тэр жишээ нь ингээд сэтгэл зүйн нөөц болж чадчих байгаа юм. За саяны чиний хэлдэг шиг яг тийм нөгөө эерэг дадлууд одоо амьсгалын дасгал нэг ус уух, алхах гэдэг ч юм уу тэдгэр ч юм бол нөгөө яг асуудал руугаа шууд төвлөрч байгаа биш учраас мэдээж гэхдээ хүний бие махбод сэтгэл зүг бол 50 төлөвт аваа чинь эднэр чинь бол нөгөө богино хугацааны аргууд шүү дээ. Илүү урт хугацаанд туслах аргууд маань бол нөгөө одоо чинь хүн харилцааны ур чадвараа сайжруулах, асуудлыг нөгөө харах өнцөг тэр нөгөө янз бүрийн ихтгэл үнэмшлүүдтэйг ажиллах энэ төр гэл тийм нөгөө өөрөө өөртөө хүн одоо бий болгосон сурсан тийм аргууд байдаг. Тэдгээр бас орно. За тэгээд миний нөгөө илүү бас өөр дээр хэрэглээд сургалт мургалтан дээр ч юм уу те ингээ хэрэглээд байгаа зүйлс маань юу гэдэг вэ? Нөгөө сайхан дурсамжуудаа одоо эргэн санах гэх юм уу? Одоо хүн болгоны амьдрал ямар нэгэн байдлаар ингээ сайхан дурсамжууд байгаа. Тэр нь гэр бүлтэй холбоотой байж болно. Эсвэл ингээл одоо хүмүүс тэгж ярьдаг ч те манай хажуу айлын ах их ч ингэдэг байсан, тэгдэг байсан. Манай нэг гудамжинд тоглодог найзууд маань ингэдэг байсан. Миний найзууд маань ингэдэг. Эсвэл миний гэр бүлийнх нь намайг хизээд ингэж дэмждэг гэл нэг юм сайхан дурсамжууд байгаа. Тэгчингүүд тэр ингээд нөгөө хүний сэтгэлийн хатыг нөгөө бусад сэтгэл зүйн ур чадваруудаа мартцсан байдаг. Тэр жишээ нь хүмүүс айгүйх асуудал ингээд одоо асуудал дарагдахаараа өөрийнхөө хошин зан чанараа юмыг ингээд гэгээлгээр харах гад их бүтээлч байдгаа эсвэл нөгөө хурдтай ингээд байдгаа ч гэдэг юм ингээд нөгөө сайхан зан чанаруудаа бас ингээд мартцсан байх гэдэг сайхан талуудаа. Тэгэнгүүт ийм нөгөө сайхан дурсамжаа эргэн жишээ санах нь эдгээрийг эргэн сэрхэхэд нь тусалж байгаа. Тэгээд одоо зүгээр нөгөө өөртөө бас одоо тунгааж ойлгосноор бол бид нар нэг ингэж ярьдаг штеп.
Хэний охин хэний хүү болох тий үзүүлнэ гэл ингээл бид нэр ярьдаг шүү дээ. Жохон шартай юм шиг ингээл хэлдэг. Гэхдээ тэр нь нөгөө би ийм их хайрыг авч өссөн юм чинь тий надад ийм сайхан харилцаа байдаг гэдгийг мэдрүүлсэн юм чинь ийм дулаахан яриа өрнүүлж болдог гэдгийг мэдрүүлсэн юм чинь би цаашдаа ч гэсэн түүнийг мэдрэх боломжтой. Би цаашдаа ч гэсэн ийм сайхан зүйлийг одоо хүртэх боломжтой гэдэг тэрийг нь одоо сэргээгээд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ жишээ нь бас ингээд сэтгэл зүйн одоо капиталтай ингээд орж байгаа юм. Тэгэл бас хүний нөгөө нэг юу байна өөрийн нөгөө үнэлэмж байна. Бас за гадаад өөрийн үнэлэмж бол бусад хүмүүсээс өгж байгаа тэр дүнэлтэй холбоотой бол нөгөө дотоод өөрийн үнэлэмж чинь 1000 одоо хүн тэ чи муу чи сайн биш гэж ингээд хэлсэн байсан ч гэсэн тэр хүн өөрөө дотроос ингээд үнэлэмжтэй байхыг л одоо нэгсэндээ хэлээд байгаа гэх юм уу. Нөгөө бусад хүмүүсийн нөлөөнд бас тийм амархан автахгүй байгаа шүү дээ. Тэгээ бусад хүмүүс чи царай муутай гэж ингээд хэлсэн байсан ч гэсэн тэр хүн өөрийгөө одоо дотроо юу гэж хүлээж авч байгаа гэдэгтэй л холбогдож байгаа юм уу. Гэт ерөн сэтгэл зүйн тэр нөөцүүдийг яриад хаамал айгүй олон зүйлс ингээд ордог. Харилцааны чадварууд энэ гэх. Вау. Тэгэхээр тэр бас айгүй хуу хүний онцлог, хуу хүний яг юу даван туулсантай айгүй холбоотой болчихтой энэ зүйлтэй тий. Сугийн маань маш олон би яаж сэтгэлийн хаттай болох вэ гэж бодож байгаа бас хүмүүс зөндөө хүсэж байгаа баха. Та сугийн маань үдгчтэд тий бас ямар зүйлийг бас зөвлөж хэлмээр байна вэ? Сэтгэлийн хатаа хөгжүүлж болдог гэсэн тий. Булчин хөгжүүлж болдог ш, сэтгэлийн хатыг ч хөгжүүлж болд юм байна. Тэгвэл би яг юунаас эхлэх хэрэгтэй вэ? Сэтгэлийн хатаа яаж хөгжүүлэх вэ гэхээр хүмүүст ингээд зөвлөгөөнүүд одоо хэлж ингээд ингэх боломжтой гэдгийг одоо ингээд дийлэгдээ сургалтаар ч юм ингээд хэлдэг байхгүй юу. За тэгэнгүүт хүмүүс сонсчод ингээл болоо. Ийм амархан байсан юм уу гэдэг байхгүй юу. Тэгээд тийм ийм амархан байсан. Тэгээд хүмүүсээс бас ингээл сургалт эхлэхээс өмнө ч юм уу за та өөрийгөө хэр сэтгэлийн хаттай гэж бодож байна гэхээр дийлэгдээ хүмүүс гараа өргөдгүй юм. Гэтэл нөгөө нэг бидний өдөр тутамдаа хийх ёстой гэдэг нь хэвшүүлжүүл илүү өөрт нь амар тайван тэ амьдралын чанартай, амьдралын сайн сайхан байдал нь одоо өндөр тэгж амьдрах боломжийг нь бүрдүүлэх нөхцлүүдийг ингээд хэлэнгүүт мэддэг юм байна те. Гэтэ би яг энийг хийж чаддгүй юм. Энийг хийх гээр амждаггүй юм ч гэдэг юм уу. Тэгэл ингээл ингэчүүл би сэтгэл хаттай болчих юм. Ингээл болоомоо гэдэг байхгүй. Тэгэхээр айгүйх тийм амархан зөвлөгөөнүүд хэлнэ гэх юм уу. За нэгт бол мэдээж нэг харилцаа байгаа шүү дээ. Тэгэд ер нь ингээд надад бас ингэж ажиглагдсан. Янз бүрийн одоо сэтгэл зүйн асуудлууд би одоо яаж өөртөө ихтэй болох вэ? Би хүмүүстэй яаж эерэг харилцаатай болох вэ? Би сэтгэхүйгээ яаж юм болох вэ гэл ингээл аюу олон асуултууд ер нь байдаг шүү дээ, тэ. Тэгчнийгүүд тэдгээр дээр нийтлэг хилээд байгаа юмнууд нь ер нь хүний харилцааны ур чадварлаа аюу их ингээд төвлөрсөн байгаа байхгүй. Гэтэ харилцааны ур чадвар гэхээр аюу тод сайхан яриад, чанга дуугаар яриад тэрүүнийг хилээд байгаа биш. Яаж тохиромжтойгоор өөрийгөө илэрхийлэх вэ? Хүнийг яаж сонсох вэ? Одоо чинь бид нар чинь шүүмжлэл хэлж болно. Өөртөө шүүмжлэл өгч болно. Гэхдээ бас яаж шүүмжлэл өгөх вэ гэдэг чинь ингэж чухал байхгүй. Тэр тийм харилцааны ур чадваруудыг айгүйх хэлдэг юм шиг надад санагдсан. Тэгэд айгүй олон асуудлуудыг даван туулахад тусалдаг нэг чухал зүйл юм байна гэж бас бодсон. Тэгэхээр энэ харилцаа байна. За тэгээд харилцааны ур чадваруудаа хүн ингэ суралцаа явж илаа ч гэсэн одоо нэг хүнээс тусламж авах гэхээр би чадахгүй байна, би муу агаад байна ч юм уу те, би сэтгэлээр унаад байна гэдэг хүмүүст хэлэхэд хэцүү байгаад байна шүү дээ. Тэг яагаад хэцүү байна вэ гэд бас аваад үзэхээр хүмүүс нөгөө нэг өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй байгаад байгаа байхгүй юу? Муу гэд тэр хүлээн зөвшөөрчих юм бол хүмүүс тэр чигээрээ муу гэж харчих гээд байгаа юм шиг те. Хүмүүсийн үзэл бодол айгуу чухал байдаг шүү дээ. Муу гэд хэрвээ бодчих юм бол бүх зүйл буугаад өгчих гээд байгаа юм шиг нэг ингэ дотоод зөрчилтэй тулгараад байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх угаасаа айгуу хэцүү. Хүн болгоны яг ингээд нэг юм сордог нэг нөхцлүүдийн нэг байдаг шүү дээ. Тэгэхээр аль болох тийм нөгөө хүлээн зөвшөөрлтүүдийг бас явуулах нь сэтгэлийн хатыг хөгжүүлэхэд маш их чухал үүрэгтэй болно. Хэрвээ таны урд өрнөх одоо нөгөө амьдралд чинь таагүй нөхцөл байдлууд, таагүй хүмүүстэй тулгарч исэн бол түүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх. Та чаддгүй зүйл байсан бол түүнийгээ ч гэсэн хүлээн зөвшөөрөх тийм.
Тэгээд илүү нэг юм дотоод зөрчилтэй байгаад идэг зүйлс байдаг шүү дээ. Гаднаа ингээд жишээ нь айгүй хүчтэй харагдах гад гэтэл дотроос нь тэр хүч гарахгүй ч юм уу те. Тэгээд тийм байх юм бол хүчлэг тусмал хүн улам л хэцүү болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо за нэг өөртөө 5 чадвар хэрэгтэйгээ бодсон чи 3 нь үнэхээр байхгүй байлаа гэж тий. Одоо тэгээ яах вэ байхгүй байлаа шүү дээ. Одоо тэгээ яалтай байлаа тий. Наадах нь хүн ингэж жишээ нь хүлээн зөвшөөрөөл гэтээ би энэ хоёрыг чаддаг. За тэгвэл энэ 3-ыг ингээ хөгжүүлчихье гэл. Тэгээ нөгөө нэг надад нэг юм айгуу гоё санагдаад нөгөө чадвар гэж байгаа болгон хүн өөртөө хөгжүүлэх боломжтой байдаг ч үгүй. Чадвар л гэж байгаа бол хүн болгон л хөгжүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр энийг бас хэлмээр байдаг. За тэгээд сэтгэлийн хаттай байна гэдгийг нөгөө одоо жишээ нь та ямар хүнийг сэтгэлийн хаттай гэж хэлэх вэ гэд хүмүүсээс сухаар одоо хуурдгүй, нугурдгүй, бууж өгдөггүй, уйлдаггүй гэл иймэрхүү шинжүүдийг хэлээд байдаг. Гэхдээ сэтгэлийн хаттай байна гэдэг нь ерөөсөө сэтгэл хөдлөлөө дарах, нуух, хориглох түүнийг ерөөсөө ярьдаггүй. Харин ч сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зөвөр ингээ ойлгох, хүлээн зөвшөөрөх тухай л ингээ ярьдаг. Тэгээд одоо чи ингэдэг шин нэг атаарах чинь гэдэг тэгэнгүүт би яга атаархаад байгаа юм, би ямар муухай юм бэ гэж хүн өөрийгөө жишээ ингээл хэлээдэг тий. Эсвэл хүн ингээл бүр нэг одоо маш их дургуйг нь хүргэсэн хүн байлаа гэж бодоход түүнд ингээд нэг одоо нэг хорсоод гэдэг лөө тий. Тэгдэг. Тэгэнгүүтээ би одоо хүнд ийм муухай те хандлага гаргаад ахтай яах вэ? Би өстэй ингээд ахтай яах вэ гэл айгуу хэлдэг. Гэтэл эн чинь ингээ нормал хүний те мэдэрдэг мэдрэмжүүд сэтгэл хөдлөлт тахгүй. Хүн хайрлан, дуурлан, аз жаргалтай байна, гуниглан, гутран одоо ата хорсол тийм зүйлсийг мэдрэн зэвүүцэн гэл энэ бүхэн чинь бүр хүн болгонд байх ёстой хэвийнээс хэвийн юм хариуллаа тахгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлс төр жишээ нь бас нэг өөрийгөө тэгж одоо хязгаарлаж хорихгүй байх. Тэгээд одоо хүүхдтэй хүмүүс байгаа бол бас хүүхдүүдээ нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нэгэ тусалж явах. Жишээ нь хүүхэд байж уурлаад тахтай яа даа гэж хэлдэг маань хамгийн түгээмэл хэлдэг хэрнээсээ хүүхдийн сэтгэл хөдлөлийг дарж байгаа нэг хэлбэр тийм. Уйлаад тахтай яа даа уйлахаар юм болоогүй байна. Тэгэл хөвгүүдэд төрх юм иймэрхүү одоо өгнүүд айгүйх очдог шээ. Тэгэл яг бид нар бол ингээл яриад л байгаа юм л да, ингэж болохгүй юм байна. Ингээл ингэдэм байх. Гэхдээ яг ингээл өдөр тутамдаа харахад ингээл гудамжинд гараа явахд хүртэл аав ээж нар хүүхдүүд айгүйх хэлдэг зүйлс болохоор хүмүүс маань яг мэдж байгаа ч гэсэн өдөр тутмын яг амьдралдаа хэрэгжилж чадахгүй байна даа л гэж надад бас бодогдоод идэв. За тэгээд ийм зүйлс байна. Тэгээд бас нэг санаж одоо байх хэрэгтэй зүйл нь юу гэдэг вэ гэхээр хүн ер нь сэтгэл зүйн янз бүрийн байдалд ороод ямар ч одоо аргуудыг хэрэглэж болно алхах нь уу одоо усаан уу те амьсгалын засал хийн үү эсвэл одоо асуудалтай нэг юм хүрээ гаргаж харах 5 жилийн дараа яах юм 7 хоногийн дараа ямар болсон байх юм гэж харах мэтчлэн ер нь ямар ч аргуудыг хэрэглэж болно хүн өөртөө тохирох. Гэхдээ хамгийн гол нь миний энэ хэрэгжилж байгаа арга маань өөрт маань тохиролтой байна уу? Бусд хүмүүс тохиролтой байна уу гэдгийг айгүйх сайн бас анзаарах хэрэгтэй. Жишээ нь харилцаанаас нэг өөрийгөө тусгаарлаад байгаа шүү дээ тийм. Тэгчингүүд за өөрт маань бол тийм за ингээд сайхан бодлоо зэгслэг гэл хүн өөрийгөө зөвтгөж болно л доо. Гэтэл таны эргэн тойронд хүмүүс чинь таныг таг болчих юм бол санаа зовж байгаа байхгүй юу? Таныг байхгүй ингээд яасан мэдгэдэггүй алга болчих юм бол бус хүмүүс тохиролтой болчиход байна. Уурлангуудаа ингээд юм шийдээд ингээд хүмүүс байна. Тэгчэнгүүд тэр чинь бусад зүйлстэй хохиролтой болчих чинь танд ч гэсэн дараа нь хохирол үүсгээд байна. За алхлаа гэж бодоход хин тохирол байгаа нэ хиндэж хохирол байхгүй. Ууланд гарлаа хин тохирлаа хиндэж хохирол байхгүй. Тэгэхээр ийм нэг асуултыг өөрөөсөө бас асууж агаарэ гэж хэлмээр байна. Тэгээд тэрнээс биш одоо нэг олонний танил хүн тэгээд сэтгэл готролд өртөөд ингэсэн гинэ гэд тэр хэрэгжилж байгаа арга одоо надад чамд тохирохгүй байж болох байхгүй юу. Тэгэхээр өөрөө өөрийнхөө тохирох аргыг олох хэрэгтэй. Гэтэ тэр тохирох арга дээрээ дандаа ийм нэг асуултыг бас асууж авах хэрэгтэй. Ингээ ер нь нэг тренинг орчлоо шүү. Тэгээд ерөнхийдөө хоёлоо хамгийн сүлдээ ирж байна. Тэгээ ямар ч тач яг үнэхээр сэтгэлийн хатын талаар ийм гоё дэлгэрэнгүй ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд амар олон зүйлсүүдийг ер нь ингээд олж харлаа. Таны зүгээр ярьж байхад чи ингээд ер нь ингээд
айгүй гоё системтэй бас ярьж байна. Тийм болохоор ингээд амар гоё зураг нь ингээд дотор орж ирээд гоё шингээд тэгж जैन. Тэгээд ямар ч бас ийм гоё судалгааны сэдв хийсэнд маш их баярлалаа. Тэгээ өргөжлүүлж бас хийж байгаа яг энэ улам нөгөө нэг юу лээ дотоод өөрийн үнэлэмж рүү орж байгаа гэдэг дээр ч гэсэн бас амар сонирхолтой санагдаж байна. Нэрээ би уулна гэж судалгаанаас аль хэдийн залхацсан байхгүй юу? Аль хэдийн бакалавр ярилаа энэ миний хийх юм биш юм байна. Таныг сонссон чи нэрээ судалгаа нэрээ ийм гоё штэ гэд тэр нөгөө нэг амтыг гоё мэдрүүлж бас гоё судалгааг ингээ өргөжлүүлж хийж байгаа. Та бас үнэхээр бас resilience-тэй хүн гэдэг нь харагч шүү бас ингэж тий. Юу өргөжлүүлж хийж байгааг нь хараад маш гомжтой байна. Тэгээ ямар ч тааш урилгын маань хүлээж авч шинэлд маань ирсэнд баярлалаа. Тэгээд судлаач нартаа одоо хандаад тий та ер нь одоо юг за магадгүй нэг хамгийн гоё зөвлөгөө гол гоё юм одоо таны зүгээс хэлье гэвэл та судлаач нартай хандаж юу гэж хэлмээр байна. Тэгээд өндөрлөе байлаа. Ямар том асуулт ээ. Би ч гэсэн өөрөө бод ингээд яг ингээд айгүй мундаг судлаачтай хажуудаад ингээд айгүй туршлага багтай байгаа шүү дээ. Гэхдээ сайн судлаач болох юмсан гэд хичээж байгаа, суралцж байгаа. Тэгээд нэг зүйлээ ингээд байраад авчихаар бас илүү гоё амтыг нь хүн мэдэрдэг юм байна гэж бодсон. Гэхдээ одоо ингээд дөнгөж судалгааны ажил хийж эхэлж байгаа. Одоо бакалаврынхаа зэргийг дөнгөж авах гэж байгаа ч юм уу те. Одоо магистрийнхаа зэргийг ч гэсэн ингээл авахгүй л суралцаал явж байхад ч гэсэн ер нь ингээ айгүйх төөрдөг тэр чинь нөгөө чи яг зөв зам дээр явж гин гэдэг шиг төөрчлээ тий. Тэгээ зөв зам дээр явж байгаа нэг хэлбэрний юм болов гэж би бас бодсон. Айгүйх эргэлдсэн. Тэгтээ ингээд сонирхолтой байгаа нэг зүйлээ ингээд бариад авчих юм бол тэрүүнийгээ тойрол ингээд судалгаанууд хийхэд ингээд маш урам зоригтой ингээд байгаа байхгүй. Яг одоо жишээ нь гадаадын улс орнуудыг ч юм ингээд харьцуулахад одоо ингээд судлаачдад судалгаа хий гэдэг ингээд гоё мөнгө өгчдөг, цаг хугацаа нь олгогддог, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Түүнтэй харьцуулах юм бол манай Монголд арай тийм биш. Гэхдээ яг хуу сайхан ингээд боломжууд улам бүр л нэгдэж байна. Тэгэхээр тэр талаас нь ингээд бодоод үзэх юм бол сайн ингээд уншиж судалж байгаа нэг одоо тийм гоё юмаа бариад авчихаарэ. Тэгэх юм бол тэрнтэйгээ холбоотой ингээд гоё сэдвүүдийг барьж аваад өөрийнхөө нөгөө хайгаад байгаа асуултуудад хариулт ингээд авах тэр боломжийг нь бүрдүүлдэг юм шиг санагдсан. Тэгээд бас илүү их ингээд яг тухайн чиглэлээрээ эсвэл одоо судалгаа гэл тэнгүү тэрнтэй холбоотой ингээд community дотроо ингээд орчингууд хүмүүсээс айгүйх ингээд суралцсан юм билээ. Хүмүүсээс бүр ингээд маш сайн шүүмжлэлүүд аваад хүмүүсийг яадгийг ингээд гадаадад төгсөөд ирсэн ч юм уу ингээд дотоодод төгсөн энэ төр гэл янз бүрийн судлаачтай янгууд яг ингээд нэг өөрөө өөрсдөө ажлын талбаруудаар айгүй гоё туршлагууд ингээд торимтлуулсан байдаг. Тэгээ тэр хүмүүсийг сонсох бас амар гоё байдаг. Тэгээд одоо туршлагатай мундаг судлаач нартай хандаж би одоо юу гэж хэлэх вэ те. Зүгээр туршлага ингээд арай бага байгаа. Начиг бас ингээд судлаач болохгүй зориод явж байгаа тийм судлаач нартай хандж эхлэхэд саяны зүйлсийг хэлмээр байна. Тэгээд бас надад бас ингээ гоё нүдийг маань нээхэд юм харахад айгүйх тусалсан зүйл нь би нөгөө олон улсын юм хурал дотоо очсон нь бас айгүй гоё мэдрэмжийг өгсөн. Тэгээд тэнд чинь одоо ингээл зөвхөн л судалгаа яриад байхгүй айгүй хүмүүстэй гоё танилцдаг, улс орнуудын туршлагыг мэдэж хардаг. Тэгээд өөрийнхөө судалж байгаа сэдвтэй холбоотойгоор бусад улс орнууд юу хийдэм бэ гэдгийг харах. Тэгээд таны одоо магадгүй хэлчин сайн, өөр чадварууд чинь ингээ сайн байх юм бол тэндээс ч гэсэн хүн айгүй их олон боломжуудыг авах боломжтой байгаа байхгүй. Зарим сургуулиудаас жишээ нь урилга авах гэдэг юм өөр дахиад нэг хурал чиний энэ судалгаа сонирхолтой байна. Манай энд хүрээдрээс тэд онд болно гэл. Тэгээ цаашдын юм гоё зүйлсийг авахд тусалдаг юм шиг санагдсан. Тэгээд анх би бас ингээд нэг хуралд явж байхдаа би яана тэгж чадахгүй, би яана ингэж чадахгүй гэл нөгөө нэг яг ингээд өөрийнхөө эргэн тойронд байсан зүйлс өмнөх туршлагаараа л сэтгэхэд байгаа байхгүй. Тэгэл маш их айдстайгаар ингээд очсон. Тэгэл илтгэл 50 м гэхээр бас ингээд маш их айгаад. Тэгтээ амар байсан ч гэсэн зогтчмаар санагдчихсэн ч гэсэн тэрнтэй ингээд тулаад нүүр талаад хийгээд үзсэн чи айгүй гоё ингээд мэдрэмжийг тэгээ бас айгүй урам авч исэн. Тэгэхээр өөрийгөө тэгж нөгөө голлохгүйгээр тий би сайн судалгаа хийгээгүй эсвэл би хэл маань сайн биш тий эсвэл би олон улсын хүмүүстэй харилцаж үзээгүй өнтер гэж голохгүйгээр бүр зориод оролцогчоор нь чамаагүй оролцоод яваад үзээрэй. Тэгэх юм бол ингээд
бас цаашаа яах уу гэдэг чинь гоё хариулт болж чадах болов гэж бодож байна. Өөрийнхөө туршлагаас хэлэхэд. Маань дугаарт оролцсон танд маш их баярлалаа. Энэ дугаартай бас хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Бүгдээрээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай.